Ардын нам ард түмэнтэйгээ хамтдаа байж иргэдээ ядуурлаас аварж, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрийн дарамтнаас салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамд баян бичиг Монголын зогсоохын төлөө бид зүтгэн хамтдаа өгчнөө. Ер нь бол биелүүлэхгүй л шүү дээ. Ардын нам уу? Мэдхгүй наасаа. Ардын намын хувьд сайн мэдхгүй байна. Сонгуулийн амлалтын сайн мэдхгүй байна тийм. Баггүй. Тэгэл биелүүлж байгаа шиг байт юм уу? Тэрийг сайн мэдгүй нөө. Зарим нь биелж байгаа, зарим нь биелэхгүй байгаа. Гэтэ хийсэн байгаа хаа. Тэгээ иргэн тойрондоо жижиг юмс яг харагчаа зүйл зөндөө багш. Монгол ардын намаа чадахгүй л гэж бодож штэ угаасаа. Үгүй гарчих юм бол хийх юм шүү. Гарцсан штэ л тий. Гарцсан юм уу? Ер нь хүмүүсийн яриаг сонсоод бол яг мөрөх төлбөрөөсөө ол шал өөр зөрөөд байна л гэдлээ. Адрын тушаал хуваарлах 8 засгийн явдлыг тассан зогсоож фактуртай мэрэгжлийн засгийн газар байгуулах цаг нь болсон. Биелүүлээг авах гэж бодсон. Зөндөө нөө мөрийг хөтөлбөр дээр нэс юмнаас ер нь биелүүлээг. Арга биелүүлэхгүй шүү дээ. Нэгэнд юу талбухаал тэгээ байчих шүү дээ. Би бол биелж чадахгүй л гэж бодож шүү дээ. Ихэд бол их биелүүлэхгүй л байх шүү дээ. Ихэд юм өмнөний харагдахгүй шүү дээ зүтгсэн. Өөрсний тал яг өгөх байсан бол Биелүүлж байгаа. Монгол усаа хөгжүүлээсэй л гэж бодож шүү дээ. Өөр яг боломж надад бол болж л юм шүү дээ. Ард өмнө бас нэг үе одоо бас амьдралтнаас нийцсэн бас нэг оюутан болон одоо ажлын байр ангаа. Тэгэхээр нэг үе бол арай л тийм. Мэдхгүй. Гайгүй. За энэ одоо 65-аас уудлаа авсан мөртлөө энэ эв түнчинтэй байх, хүчрэх байх бүх боломжийг ард түмэн олгосон. Гэтэл одоо тэр сэтгэл зүйд бол хүрэхгүй тодорхой хэмжээгээр Монгол ардын нам нэлээ одоо нэр хүнд нунж байгаа юм биш үү би одоо ингэж бодож байна. миний бодлоор сонгуулийн амлалтаа бол биелүүлэхгүй ер нь бол хангалтгүй л гэж үзэж байна. Оруулагчдаа, баялаг бүтээгч татвар төлөгчдөн, үндэсний үйлдвэрлэгч, ажил олгогчдон төрийн зохистой болохоор дэмжиж, өнөөдөр Монголын нэгэн газар аваад байгаа ажилгүйд ядуурлыг бууруулах, цэг тавих бүрэн боломж юу гэж ардын нам үзэж байгаа. За ер нь 100% биелүүлж байна гэж хэлж чадахгүй. Огт хийхгүй байна гэж хэлж чадахгүй. Хийх хүмүүсүүд нь зарим хэсэг нь хийж байна. Хөрөлсөх нэг хэсэг бас аваа шийдвэртэй ажилламаар болж эхэлсэн. Тэгээд одоогоор бол бас нэг тийм дөрөвтэй яг ард түмний хүссэн хүлээсэн зүйлийг бас хийж чадахгүй байна л гэж ойлгож байна. Их хүнд засгийн газар хүлээж авсан нам засгийн газар. Тэр сонгуулийн амлалт үр гэдэг бол хэдхэн хоногт тийм биелж бололцоо муутай. За яг нөө ярьсан шигээ бол биелэхгүй байгаа л гэж бодож байгаа. Гэтэ өсөө нөө үр дүн бидний энэ дээр харагдаж байгаа болохоор бид ажил хийх хоёрын зөрөөд байгаа болохоор гэж бодож байна. Одоо сонгуулийн амлалт бол яг уу дээ. Тэгээд дунд зэрэгэл явж л байх юм шиг байна. Биелүүлдэг шүү. За багсаа биелүүлж та тодорхой хэмжээгээр Монгол ардын намын төлөө ярихад бол одоо өмнө говь аймагаас жишээ авч үзье. Монгол ардын нам гэдэг бол манай өмнө говь аймагт хоёр гишүүн маань Монгол ардын намаас томилогдсон. Лувсангийн инк бол Намсрын амар заяа гэсэн хоёр их хурлын гишүүнтэй. Гэтэл энэ хоёр гишүүн маань инк бол гишүүн би бол тэр хүнд би амар гомдож явдаг. Монгол ардын нам сонгуулийн амлалтаа ер нь хэр биелүүлж байна вэ? Биелүүлэхгүй байх шүү дээ. Энэ биелүүлэхгүй байх шүү дээ. Гэвэл хийхээр одоо 65-аар гарчихэд юу хийж чадахгүй л одоо ерөөс хоорондоо өсчл модалцал юм хийж чадахгүй шүү дээ. Ард түмний одоо ер нь одоо би хөдөөний хүн байгаа. Хөдөө сэтгэлээр харж яхад базар төв хийж яах гэж би дүгнэхгүй. Тийм. Одоо нам бол үнэхээр хийж байгаа ажлаа амар төгөхгүй. Хүмүүс нь ч өөрөөсөө тийм санаа төгөхгүй. За улс төрийн сонирхол байдаг ажлаар. Яг биелүүлэлтийн уншааг болохоор яг дүгнэлт хийхэд надад хэцүү байна. Нам ам сайн мэдгүй шүү дээ. Мэддэг хүмүүсээс асуух. За би одоо Гонда байгуу хэдэн жил болж байгаа ирж ихтэй ингээд буцаад ирэхэд хөвөндөө хэр нэг л ямар нэг юм хүрсэн санагдахгүй л байгаа юм да. Тэжэн гэж таа үзэж. Сайн мэдхгүй. Би одоо яг үннийг хэлэхэд нэг тиймэрхүү юм үндэ сайн мэдхгүй. Одоо нам сонгуулийн амлалтаа хэр биелүүлж яах гэж таа үзэж.
За би бол амлалтандаа нэг хүрэхгүй байл гэж үзэж байна. Ер нь бол 180% хийж чадахгүй л гэж ерөнхийдөө бол тий. Хүмүүс бол тэгэл нэг гоё юм яаж гарч ирэл гарсан өнөө хийж байгаа юм бол алгалт гэж ерөнхийдөө тий. Тэр мэтэг уг нь хэрэгжүүлээд хийвэл уг наар түмэн өөрсдөө ч гэсэн их ихтэй сэтгэл өндөрлөл байх хэрэгтэй. Би бол яг тэр сонгуулийн амлалтын мөрөө хэлбэр нь өөрөөсөө уншиг болохоор сайн мэдэхгүй байна. Тэгээд ер нь бол амьдрал хэцүү л гэж хэлдэг та. За ястай мэдэхгүй тэгш. Хуваагаар л тэр шаардлага штэ бараг. Нэг тийм бол сайнгүй. Ер нь хэлсэн ярьсан юмудаас нь биелэл болж байгаа нь одоо бас хайцангуу бас хугацаа хүрчлээ шүү дээ. Тэгээ одоо яг биелэлээ олсон нь одоо хитэн ойлээ те бас жоо чамлалтай л байна. За яг сайн биелүүлсэн гэж хэлсэн гэж байна. Ямар амлалт өгсныг сайн мэдэхгүй болохоор биелүүлэхгүй байгаа юм шиг санагдаж Э, байна. намууд юм ард ирээдүйгээ төлөө юм хийх нэтгээл ер нь ямар ажил хийж байгаа ч мэддэггүй шүү дээ. Түлжин гэдэг юм бол жоохон таарахгүй л шүү дээ. Ирхэн бол тийм. Жоохон дэглэргүй л тийм. Ер нь их сайн биелүүлэхгүй байх л гэж бодож байна.